Сайн үзэгчдээ хөгжөөн цэнгийн Чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Эмоцк продакшны 3 найз киноны уран бүтээлчид за мөн MD Karaoke-гийн төлөөллөөс оролцож байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе бол танин мэдхгүй, дараагийн үе бол зураг таавар, 3 дахь үе бол амны хайрцаг унших гэдэг 3 үеэс бүрдэж байгаа. За үзэгчдээ оролцогчдоо танилцуулъя. Эхний суудлын дээр жүжигчин Темка. Жүжигчин Наран Солонго. Жүжигчин Цогт Баяр. Жүжигчин Нямжав. MD Karaoke-гийн зохион байгуулагч Бурма. Менежер Сүхбат. Зол Заяа. Жүжигчин Эзэн Мөнх. Жүжигчин Төтөө. Жүжигчин Ариун Цэцэг. Жүжигчин Анха. Эндрэнт нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. За. Тэгэхээр сая 3 найз кино маань нээлттэй хийгээд удаагүй байна тий. Тэгэхээр үзэгчд маань ер нь хэр хүлээн авч байна. Сая бас дархан эрдэнтээр нээлттэй хийгээд ирсэн гэж сонслоо тий. Темка. Улаанбаатар хотод одоо нээлттэй хийсэн. Нээлттэй хийгээд хэдхэн хонж байна. Тэр бас дархан хотод очиж 3 найз яасан байх нь гэдэг уран сайхны киногоо нээчээд ирлээ. Дархны маань бас хүүхэд залуучууд үзэгчд маань их сайхан хүлээж авсан. Ер нь хүмүүст их сайхан сэтгэлд нь хүрж явах шиг байна. Ямар ч зүйл эхний одоо 7 хоногийн байдлаар бол үзэгчдийн үзэж байгаа тоо ер нь тасалбар молдохгүй тий. Нэлээд эрэлт хэрэгцээтэй. Нэг сайхан байна. Бас аюу их гоё сэтгэлийн өндөр ханамжтай байгаа. Тэгэхээр эхний цоврал кино маань 40 ангитай гарсан тий. Тэгэхээр 40 анги киног ер нь хэр хугацаанд хийсэн бэ? Төтөө. Надаас. Тий. За. Эрхэм гişүдээ гэл. Тэгээд Гормын санал байна. 40 ангийг бол нийт нэг монтажтайгаа за тэгээ нэг 4-5 сар орчим хийсэн. Зураг авалт, монтаж, тэвлүүлэг, тэгээ дуу техникэл ерөөсөн 5 сарын хугацаанд хийсэн. Асар их богино хугацаа гэж бодож байгаа нэг бол. Тэгээ төгсгөл нь бол яг ойлгомжгүй төгссөн. Тэгээ төгсгөлийнх нь ангийн одоо яасан байх нь гээд юу гэсэн үг эрхэм гişүдээ төгсгөл нь ойлгомжгүй байсан. Энэ одоо Гормын санал байна. Гормын санал байна. Гişүдээ тэгэхээр зэрэг 40 анги бол төгсгөл яг би энэ сараа явлаа. Би өөрөөсөө хосуудыг хайрыг олоод төгссөн шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Би бас нөө зурагт нэг сайн үзсэн. Гişүдээ энэ. Чакд юуг нь үзүүлээ? 40-р ангийг үзүүлье. Гормын ийм санал байна энэ ч одоо. За тэгэхээр MD Karaoke маань байгуулагдаад бас удаагүй байгаа. Хаана байгаа вэ? Хаягаа бас зөвчтэй хэлвэл те. Манай Karaoke модон группийн харьяа. MD Karaoke гэдэг нэгдэд одоо сар гаруй болсон байгаа. Нэгдүгээр сургуулийн ертөнцийн зүгээр хойд тал руугаа яваад ард хатгалын арталт модон группийнхаа B1 давхарт байрлаж байгаа. Эхний үедээ орцгой бүгдээрээ таны мэдхгүй үе маань 2 асуултаас бүрдэж байгаа. Эхний асуулт маань ер нь ямар асуулт байх нь. Тэгэхээр бидний зүгээс өгч байгаа асуулт бол мэдээж та бүхний заавал мэдчих ёстой асуултууд биш. Таны мэдхгүй асуултууд биш. Тэгэхээр таагаад хариулах ёстой. Хамгийн гол нь үзэгчдээ таны мэдхгүй сонирхолтой мэдээлэл олох учиртай байгаамаа. За ингээд эхний асуултаа бүгдээ харцгаая. Хамгийн урт үргэлжилдэг цорын хаана бий болдог вэ гэж байна. Ингээд орилоход л маш 100-аад уул хатыг дамжиж ижил өөрийн хоолойд буцаж ирэх сонсогчтой байна л да. Энэ бол манай аймагт бол байхгүй. За танай аймаг аль аймаг? Дорногой. Арай өөр. Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй байна. За дэлхийд аймаг руу орсон. За яах вэ? Улсын бичиг хийж гайхаад байгаа байхгүй. Ууланд юм уу, эсвэл усанд юм уу, хананд юм уу, тэр бичихгүй юм уу? За аль ууланд болдгийг гэдээ асуух юм бол дэлхийн тэр олон улсуудын аль уул гэдгийг та нар мэдэхгүй шүү. Тийм учраас би зүгээр улсыг нь л бичих гэж. Хамгийн урд үргэлжлүүлдэг цороо хаана байдаг вэ юм биш үү? Тий. Энд чинь бас яг битээ зүйл биш учраас би болдог вэ гэсэн асуултыг тавьсан байгаа тий. Наран Солонго Темка 2 бол Швейцар гэсэн байна. За яагаад? Байхгүйсэн шүү дээ. Цороо ерөөс цороо. Жохон тайлбарлая тий. Тайлбар өгье. Нарсол бичих гэсэн. Нарсоо бичих гэсэн. За тэгвэл Немка Цогт 2 маань Чех улсад гэж байна. Чех явж исэн хүн байна уу? Байна. За Чехт тийм бол. Тий. Би тэр мэрийн болов уу гэж бодсон. Том агуу гэсэн шүү дээ. За тэгвэл Сүхбат Бурма 2 маань Канад гэсэн байна. За Канад бол
Уулахад ихтэй штэ тий. Уулахад ихтэй. Тэгээ нөгөө юм хавцал ихтэй учраас байж болох магадлал нь өндөр. Бас таасан байна тий. Яг л нэг За Канада золоо хоёр маань Непал гэсэн байна. Непал гэсэн. За сая Непал бас газар хөдлөлт байна. Канада гэхлээр бас яг дуураадсан болоо гэд намайг нэг Непалд явж байхад би нэг орилсан. За айгүй их цөөрэтчихсэн байхгүй. тэгсэн чинь Монгол сонсогдож Тий байна. амар сонсогдсон. Төөтөө Ариуна хоёр маань Канада гэсэн Ариукагийн байна. битсэг юу? Би бол Америкийн нэг цус гэж бичээ гэдгсэн чинь энэ болохоор Канада гэж бичсэн. За анхаа энэрл хоёр маань их хавцал Америкийн нэгдсэн улс гэсэн байна. Гранд Каньон ах гэж бод. Гранд Каньон байх гэж бодсон уу? Угаасаа ЮНЕСКОд бүртгэлтэй байгаа хамгийн том хавцлуудад одоо тэнцээ байгаа. Тэгээд цөөрэ дамжих магадлалаар бол хавцал байгаа л та. Скол орц байж болох юм тий. За 50 саяын уналт дээр бол нэлээд дээгүүр явсан тий. Гэтэ энэ 50 саяын уналтаас арай өөр асуулттай. Цөөрэ альва хоолооноос гарсан дуу авиа хад уул элдв юмд ойх чимээ буюу дуурай юм. Ийм тохиолдолд дуу гаргагч өөрийн гаргасан дууга хожуу буюу хідэн хормын дараа сонсно. Хожтон сонсох хугацаанд дууны хурд ойсон битийн зайнаас хамаардаг. Хамгийн урт үргэлжилдэг цөөрэ Ирландд бий. Хэрв та Лохлейн нуурын дэрэгдэх Карантуйла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цөөрайтах нэ. Эхний асуултан дээрээс зөв хариултыг өгсөн нэг ч оролцогч байсангүй. Тэгэхээр дараагийн үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой. Дараагийн тань мэдхүйн хоёр дахь асуултыг бүгдээрээ харцгаая. Энэ бол маш амархан асуулт байж магадгүй гэж бодож байна. Дараагийн асуулт маань. За дараагийн асуулт хар салхи буюу торнадо хамгийн их болдог төв. Энэ бол бүр амархан болгож ирж байна. Улс биш төв болж ирж байна, тий? Хар салхи буюу торнадо хамгийн их болдог төв хаана бол айл төв юм болоо гэж. Маш амархан шүү дээ. Хэдхэн төв байгаа. Тэндээс нэгийг сонгоод биччихээд. Далайн хар шуургыг яагаад дандаа эмэгтэй хүний нэрээр нэрлэдэг вэ гэсэн асуулт орж ирсэн л дээ. Сая нодон сонсноо. Чи нодон Арангаа аймгийн хашаад суманд ичээ орлоо нийтээ хар салхи болсон. Тэр ихтэй амар юм болсон шүү дээ. Наад нь үер. Бид нар Арангаа аймагт явж байгаа ичээ орлоо нийтээ хар салхи болсон шүү дээ. Темка наран солоо хоёр маань Америка. Бас таацсан уу? Тэр бодоод байна л та. Ярьлаа л та. Америк ТV л байх л та. ТV байх л та. Тий. За. Тийм. Карта салхи. Энэ дунд ч одоо Латин Америк орн яг ч юм Америк ТV л юм шиг санагдал. Аль Америкны? Өмнөд юм уу? Хойд уу? Өмнөд амаа. За мэдээж хойд Америк байж магадгүй те. Түүнээс ч Латин Америк ч гэдэм үү тэгж өмнөд Америк гэж тодтох байсан байх гэж бодож байна. За Немка цогтой хоёр маань Европ ТV гэсэн байна. За нөгөө Чех ч нь Европт байдаг те. Чехээс салахгүй яваад байна. Чехийнхээ сэжмээр яваад байна үгүй юу? Европт хар салхи сонсохгүй шүү дээ. Торнадо гэдэг кино үзчихсэн. Европ кино гэсэн аахгүй. Чехт үзсэн юм уу эсвэл Чех тэр киног үзсэн юм уу? Торнадо бол Америкийн кино. Чи одоо хаана үзсэн бэ? За Сүхбат Бурмаа хоёр маань Аз Африк ТV нүү? Аль нь? Харин тий. Аль нэг л бичилтэй. Аль нэг ч Нөө Аз Африк хоёрын яг дундахыг тэгээд Дунд хэсгээр тэгээд хар салхи байгаа. Сауди Араб тэр аваар л. Азийн нас чи. За тэгье. Азийн нас. Азийн насцсан уу? За. Азийн насаа шууд Африк руу орсон. Африкаас чи илүү Азад бас болдсон шүү дээ. За. Эцка золоо хоёр маань Аз ТV гэсэн байна. За. Аз ТV-д. Японд бас Аз монголчин аль ТV-д байдаг лээ? Аз ТV-д. Монголд хар шуурга болдог үлээ. Босоо сая туудах хэллээ шүү дээ. Чи орлогоос өөр болсноо. Тэгээ дондог 7 минут тэргээд урд нь болж ирсэн гэсэн. Ер нь бол Аз ТV гэж бодож байна. За. Төөтөө Ариуна хоёр маань. Би тэр харин бүр Аз гэдэг өө юса хичээл Аз гинэ. Юса хичээл бүр Чикаго гэж бичиж байгаа. За энэ чараа илүү байх гэж. За. Илүү байх гэж бодсон. За. Анхаа энэрл хоёр маань Америк гэсэн байна. Хар салхины нөгөө нэг одоо хамгийн их нэршил өгж байгаа одоо эмэгтэй хүний нэрээр нэрлэх болсон шалтгаан тэгээд хар салхи одоо тэр нөгөө нэг Аз гэдэг чинь бол бас нөгөө нэг газар хөдлөлт нөгөө нэг далайн шуурга мөрөختө андуураад байгаа юм л та. Тэгээд Америк ТV зөндөө юм ярмаар л одоо яг студийн цаг байгаа гоо. За. минут ч дуустаа. Тэр бүгдээрээ дэлгэцэн анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Бидний хүй салхи гэж нэрлэх үхлийн хар шуурга торнадоны циклоны дулаан секторт нь үүсдэг. Хажуугийн хүчтэй салхины үйлчилгээнд дор агаарын халуун болон хүйтэн урсгал мөргөлдснөөр энэ салхи үүсдэг. Үхлийн хар шуурга юртийн дуу цахилгаантай бороо болон мөндрөөр эхэлдэг байна.
Дараа нь хэдэн минутын дараа агаарын хэм нь эрс доошлон аянгийн үлнээс агаарын хувь дээд доод хэсэгтээ юулуур маягийн тэлэлттэйгээр газарт бууж ирнэ. Хамгийн хүчтэй торнадо голчлон Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт гардаг. Төв Америкийн нутгаар жилдээ 1000 хүртэл хуй салхитай арч тус бүрт нь хэдэн 10 хүн дайрагдан амнаас эд хөрөнгөөр хохирдог байна. Хамгийн хүчтэй сүрлийн хуй салхи нь бүх торнадогийн 2 орчим хувийг, хүчтэйгийнх нь 29%-ийг, хүч суултайн 69%-ийг эзэлдэг байна. Америкийн нэгдсэн улсын өмнөд мужуудаар ийм өхлийн салхины оргил үе нь 3 дугаар сараас 5 дугаар сард, хойд мужуудаар нь 5 дугаар сараас 9 дугаар сард тохиодог байна. Таны мэдхийн асуултан дээрээс 3 баг л багтаа оноо авч чадлаа. Бусад 3 баг маань Европ ТV гээд арай өөр ТV-үүдийг бичсэн учраас тэгэхээр зөв хариулт бол Америк ТV байсан юм байна. За ингээд та бүхэн нэг оноотойгоор дараагийн үедээ орж байна. Дараагийн үе болох зураг таах үе эхлэж байна. Зурагтаах үе эхлэж байна. Тэгэхээр эхний баг болох наран солонгын баг гарчсан байна. Темко маань сууж байгаа. 1 минутын хугацаанд энэ 10 үгнээс хамгийн амархан гэсэн 5 үгийг сонгоод зурах ёстой байгаа. Хэрвээ зураад тааж чадахгүй тохиолдолд доороос нь Темкогийн доороос тог очно. Тэгэхээр зэрэг та эдгээр 10 үгнээс хамгийн амархан гэсэн үгийг сонгоод 1 минутын дотор зурах ёстой. Цаг явлаа. Доороо машины цонх, байшин, гэр. Доор нь зөвлөн шүү. Хүн, хүүхэд, том хамартай хүн гахаа. Тороо. Зарим үгнүүд маань амархан, заримуд нь хэцүү үгнүүд өгөгддөг. Гар утас. За. Цаг хагастай бараг орж байна. Диван. Сууж байгаа оролцогч тааж өгөхгүй шүү. Таалцахгүй шүү. Зурагт. ТV. Ингээд тэгдэг гэж хэлэхгүй, дүрслэхгүй. Сандал креслэл дээр сэтгүүл юу юм? Ястай ойлгомж байна. Та шоронгийн тор юм уу? Юу юм аа? За дараагийн зураг. Дараагийн зураг зурнаач ойлгоч юм. За цаг ерөнхийдөө дуусаж байна. Юу ч ойлгох. Хөгөлдөр уур байсан уу энэ? Тий. Би энд дүүг шараад шүү дээ. Би бол креслэл гэж харж байна. Креслэл яваа шиг бас креслэл гэж шараад. Очлоор зураад ингээд шээрс нь ингээ хар гэдэг хэлээ. Наран солонгоо маргааны гэртээ. Наран солонгоо гişүнэ. Тэр эндээс 4 оноог багтаа авч чадлаа. 4 оноо 3 оноо юм биш үү те? 5 оноо авах хэрэгс 3 оноо багтаа авч чадлаа. Нийтдээ 4 оноотой болж ин гэсэн үг те. За ингээд дараагийн багийг тайснаа урьж байна. Хоёр дахь баг маань гарч ирсэн байна. Нямжаав зурж цогтоо маань тогон дээр ер нь цохиулах уу? Цохиулгаар шийдсэн үү? Нэг бити маац. Хувийн ус онцсон байхгүй шүү дээ. За тэгэхээр 1 минутын хугацаанд 5 үгийг зурж 5 оноог багтаах хэрэгтэй байгаа. Тэснэр хэрвээ амжихгүй бол тог очин амжих юм бол цогтоо хоёрын дороос тог очихгүй гэж байна тий. За билнэ үү? Билээ. За цаг явлаа. Машин. Зүгэй. Зөвлөхгүй бол Гитар. Хил. зарим үгнүүд маань хэцүү, зарим нь амархан байгаа. Сис. Одоогор 3 оноо авсан байна. Минут хагастай орсон байна. Шат. Үгүй мандлын юу юм бэ? Тог очоод ойрхон болж байна шүү. Ийм та. Аргагүй зогтооч тэрийг таахгүй л дээ. За бараг цохиул үлээ. 10 секунд үлдэж байна. Юу юм бэ? За цаг дуусаж байна. За Хоошор бай. Тэгээд сахихгүй шүү дээ. Энэ солонг. Нэмжав маань 5 үгийг зурх ёстойгоос 3 оноо авч чадлаа те. Энэ машин байсан. Машин. Гитар. Хэл биш үү? Гитар. Синс. Синс модон чихэр шиг харагдчих те.
Энэ бол хуушур байсан тий. Хуушур байсан баг. Тий. Солонгыг би сайлж Солонгыг бол ямар ч хүмүүс яг ингэж зурдаг юм бэлээ. Тийм үү? Тий, ингэж зарж байсан. Өмнөх орчд бол дандаа ингэж зардаг. Солонгыг би юу хараа нөө радуга гэж үдэг штэ. Тий. Радуга гэж Минийхээр баг байхад ингэж зурчмаар байгаа юм л да. Энд нэг хэдэн үйл юм уу ингэж эндээсээ ингэж инх юм бол ойлгоно. Эсвэл чихвч шиж ойлгож магадгүй л тий. За тэгэхээр дараагийн багийг тайснаа өрөө. Энэ баг маань 3 оног авч чадлаа. Дараагийн баг болох Бурма Сүхбай 2-ын баг гарч ирсэн байна. AMD-гийн залуус тий. За тэгэхээр 5 үгийг яг зурж чадах юм бол Сүхбайгийн доороос тог очихгүй гэж байгаа тий. Манай Сүхбай ч бас бүх залуу тий. Янз бүрийн дуу чимээ гарахгүй байгаа бас тий. Юу дуу чимээ. За бил нөө. Түрээсэлж За өөрийнхөө хэлнээс суулгаж болохгүй гэж. За анхаар. Цаг явлаа. 1 минутын хугацаанд 10 үгнээс 5 үгийг зурж 5 оноо авах боломжтой. Өөр. Зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх ёстой. Маш хурдан 8 альч. зурмаар л байгаа юм да. Юу юм бэ? Тэмээ. Монголын 8 альч уугүй юу? Зураач дээ. За. Цаг хагастай орсон байна. Дууван. 1 минут бол маш хурдан хугацаа. За хэдхэн секунд үлдэж байна шүү. За яах. Биш. Хувь тавилантайгаа эвлэрсэн. Хэцүү өгнүүд байсан тий. Эдрээс бас хамгийн гайгүй өсөг юм. Манцуутай өгөх. Энэ бол юу байлаа? Шоргоолж байсан тий. Энэ юу вэ? Тэмээ чи наад би үлэг гөрүүлгийг харж хэцүү зурсаасаа. За энэ юу юм? Онгоцыг зурсан юм. Онгоцыг оо. Аа гоё амархаа үг шүү дээ. Сонил. Тий. Луу. Пиццаны нэг хэрчэн бай гэж харсан. Энэ юу юм? Тооны машин. Уг нь дээр нь тоо биччихэл байсан юм байна тий. Даанч тааж чадсангүй. Цаана эндүү юу бас? Гарбуу юм уу? За тэр 5 оноо авах хэрэгтэйгээс 2 оноо авсан байна зү. За ингээ 2 оноог багтаа авчирч чадлаа. Анхны 2 оноо тий. Тэр дараагийн үе дээрээс бас оноогоо нөхөд авах боломжтой. Дараагийн багийг тайснаа өрж байна. 4 дахь баг гарч ирсэн байна. Золоо маань зурж эзэн мөнх таах ёстой тий. Бас эрэгтэй хүн байна. Тогонд суугаад чид эмэгтэйгээ суулгасангүй тий. Зарим хүмүүс он эмэгтэйгээ суулгаад байдаг. За 10 үгнээс 5 үгийг гайгүй үгнүүд байна уу? Хэцүү байна. Золоо эвгүй тэрэ хараа. Тийм байхгүй шүү. Цаг явлаа. Цаг 10 үгийг үгнээс 5 үгийг зөв таахад тогонд цохиулахгүйгээр бас боломжтой. Майхан. Гурвалжин, пирамид. За 20 секундэд бас нэлээд их хастай орчих. Тэмээ. Яа гой тэмээ вэ? Тэ эвгүй тэмээ байсан. Зарим үгнүүд бас давтагдж байгаа. Манай үлгэдэ үгт пүүлчиг талах. Нэвтрүүлгийн суглаанууд маань маш олон суглаанууд ингэж суглагдаж өгөгдөж байгаа учраас бас зарим давтагдж байгаа бас байна. Самар. Үлгэдэ үгт биш юм уу? Манжин. Төмс. Байцаа. Лон. Би нэг бүр сугны ус гоцчлоо. Хамаг анхаарал энэ. Үр тариа. Хэдхэн секунд үлдсэн байна. Хөлрөх тусмаа тог бол нэлийн хүчтэй очно. Чиг дамжин штэ. Нар, сар. Наадлыг нь юу? Наадлыг нь юу юм? За. Юу юм? Би бүтгэж өгчих юм. Пирамид. Тэр бол тэмээ те. Тэмээг бол бүр сонь болгоч. Энэ юу юм те? Хям. Хяма. Ийм үлгэд өгчих юм. Ингэчүүл сони юм болоод болчоор л те. За тэд юу юм? Гүзээлчний таагүй юу? Гүзээлч таагүй. 5 оноо авах хэрэгтэйгоос 4 оноо гэж авсан байна. За тэр оноо шүү дээ. Нилийн дээгүр оноо гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр дараагийн баг болох Төтөгийн багийг тайснаа өрж байна. 5 дахь баг гарч ирсэн байна. Ариун цэцэг маань зурж таалгана. Төтө маань таах ёстой тий. 5 10 үгнээс зарим үгнүүд нь хэцүү байгаа, зарим нь амархан. 10 үгнээс 5 амархан үгийг л зурчихад тий. Та бол тогон цохолохгүй босоо явах боломжтой. Боломжтой үг байна уу?
Айгүй юу. Яг вэ? Яг тэл. За. Сайд амжилт хүсье. Цаг явлаа. Палмастер гарч ихгүй яасан ч гэсэн. За гой зөвхөн. Энэ юу соёроо таамаач юу? Минут нэгэнд явж байгаа. Энэ би зургийг хидээд системийг яваад. Яа! Түгштэй юу соёроод байгаа юм бэ? Биш биш юм чи. За гамбар. Юу бүргэт юу юм яриач? Ариун цэцгийн зурж байгаа зураг өгч төөдөө. Кактус. Төөдөө ахын царайгаа бүгдээ аа мэдээлээ би чамаар хэлсэйтэй би зургийг дагч. Яа! Хитээ. 15 секунд дотор байна. Тэр дотор энэ хараа нэгийг таагаан юу? Хар сажаа та би зургийг дагч. Би зурх байсан шүү дээ. Юу юм бэ? Түг дахиад зүг юм уу? Юу юм? Би чамд алими зураад тий хараад чи. Юу? Мамма мич турах юу эсэ би ингэж байцаа ийм амархын юу? Акул турах юу эсэ би ингэж турах яа тийм бэ чи ингэж. Ой чи сэрвэ зураад байгаа шүү дээ. Яа зам. Чи тоортыг сахгүй юу? Яа наадах тоорт юу? За тоортыг л ганц юу вэ? Тоортыг таагүй юм уу? Би дараа энэ чи зүг би яг ингэж зуржсэн чи зүг юм би. Энэ юу вэ та? Яа наад чи яг тоортыг сахгүй. Тэгээд миний бас зурх юун дээр цүнх гэдэг үг байсан байхгүй. Тэгээд цүнхийг чи ухтан би дугуулсан. Ийм том самбрын энэ дээд өнцгтэрийг хийчихэд одоо тоортныхоо даагийн нэмж дээшээ олох юм уу яа? Цүнхийг таашин ухтан тоортой ойлгомжтой болох гээд ингэ зурчихсан. Цүнх нь аанага. Торт чи энэ наач одоо ингэж. Хөөе, ариуна торт энэ байна. Бишээ тэгэж юу бичиж болохгүй зү? Ингээд ингэж ойлгож чи танаас лам. Тэг? Лам. Аюу амдиш чи. Тэгэл ингээд юу болж байна? Алим. Загс арчлага өдөө чи. Тэгэл акул гээд Яг хамгийн гол нь багаараа ярьж байгаа. Хамгийн гайгүй зурдаг гэсэн хүнийг л гаргаж ирэх хэрэгтэй та. Тийм ээ, би зурдаг байсан байна. За зураг таах үеийн хамгийн сүүлийн баг болох анхаа энэрл хоёрын баг гарч ирсэн байна. Анхаа маань нэлээд бүкс өндөлтөд суугаад байна те. Яг нойлд сууж байгаа юм шиг те. Амжилт хүсье. 1 минутын хугацаанд 5 үгийг сонгож зурх хэрэгтэй байна. Цаг явлаа. За, зонтог. Чүгүр. Тамт бодоо. Эхний оноогоо авсан байна. Тоогооч. Сараад авчт юм аа. Чихвч. За, Кантил. хугацаа хагастай ч ороогүй явж байна. Галт хэрэг. За, бүгдийг таачих юм шүү. 4 оноотой явж байна. Хугацаа дөнгөж хагастай орж байна. Дахаа. Хулгана. За, 5 оноогоо авч чадлаа. 42 секундын хугацаанд 5 оноогоо авч чадлаа. Энэ юу байлаа? Вагон байсан. Вагон байсан. За. Энэ чихвч. Тоогооч. Энэ тоогооч юу? Грушигтэй пивч юм шиг марагдаад байгаа ч тийм. За, энэ зонтог байсан байна. Энэ юу зорж ирсэн? Энэ чарга зорж байгаа болцсон. Чаргыг ойлгохгүй байх гэж. За, хулганыг бол маш ойлгомжтой зорсон байна тийм. 3 удаа л үзэг юун дээр палмастер самбар дээр хүрсэн байна шүү дээ тий. 3 удаа. За ингээд нийтдээ 10 үг өгснөөс 5 оноо авч чадах юм бол тогн цохиулах бүр бас боломжтой гэсэн байгаа. За манай анхаа маань айлттайгаар одоо бүр газар суух нэ тий. За ингээд тогн цохиулах юм шиг бүр аим сандчаад ярьж чадахгүй шүү дээ. Жохон дарамтлагдаг уу анхаа? Үгүй. Урд нь энэ нэвтрүүлэгт орж исэн тогн цохиулах юм аим хэцүү гэдэг мэднэ л дээ. За тэгэхээр танаа баг бол ингээд нийтдээ 6 оноотой болж ирж байна. За дараагийн үе дээр бүгдээ уулзъя. Дараагийн үе бол амны хайрцаг унших үе байгаа. Бүгжэнцгийн чакак нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. Эхний баг болох Темка Наран Солон хоёрын баг.
гарч ирсэн байна. За тэгэхээр түрүүн бас тогны амтыг мэдэрсэн юм чинь бас энэ дэр энэ даалгавар дээр нэлээд нухацтай хандах байх гэж найдаж байна. 10 үгийг 1 минут 30 секундын хугацаанд таалгах ёстой байгаа наран солонгын хувьд тий. Темкагийн чивчэнд маш чанга хөгжим болж байгаа учраас юу ч сонсохгүй байгаа. Сонсохгүй байгаа үстэй. За тэр. За ингээд бэлнэ үү? Цаг явлаа. Ясно. Юу нэ? Адгуус. Реклам. Реклам. Челси. Челси. Шастер. Челси. Шалке. Челси. Челси. Дараагийн. Челси. Стресс. 100 мод. 100 мод. Загтал. Загтал. Саштер. Загтал. Нарийн мах. Салимаг юу нэ? Нарийн мах. Шатхун. Хөнгөн цагаан. Өрөөний да. Хөнгөн цагаан. Өрөөнөөс юу нэ? Мотор. Мотор. Боцсон юм юу нэ? Мотор. Зарлиг. Сандал. Зарлиг. Сэндэл. 100 мод. Түмбоч. 100 мод. Томот. Челси. Шастер. Челси. Секс. Челси. Челси. Секси. Нарийн мах. Зарлиг. Өөр юу таагүй лээ. Шатхуун таацсан. Челси. Кэти. Челси. Челси. За. Темка наран солонгын баг маань 10 оноо авах ёстойгоос 9 оноо авсан байна. Нэлээд өндөр оноо авсан байгаа. Дараагийн баг болох Цогт баяр Нэмж хоёрын баг гарсан. Нэмж маань таалгаж Цогт баяр таах ёстой байгаа. За, бэлнэ үү? Бэлэн. Цаг явлаа. Нус. Түүц. Нус. Хамарны ус. Нус гэдэг чинь. Нус. Жигнүүр. Чиргүүл. Жигнүүр. Бөөс. Мого. Боодог. Борцог. Боо. Бөөс. Банк. Мах. Бартан. Инка. Банк. Ёо. Мус. Бүжиг. Бүгж. Мус. Ямар тэнийг бэ? Баавга. Ёо. Дагин. Дэрих. Дагин. Байлин. Загасчин. Yes. Чи таачлаа. Данзааравчаа. Жараха. Данзааравчаа. Yes, чи брэм. За, одоо үсэ. Мус. Яа, би бүр амар ноётой зүгсээр хүүг таахгүй байх. Хөдрөөд бүр ноёмнот үзчихлээ. Бурмаа Сүхбат хоёрын баг гарсан байгаа. Бурмаа маань таалгаж Сүхбат таах ёстой байгаа. За тэгэхээр өмнөх баг маань 10 оноо авах ёстойгоос 4 оноо авсан байгаа. Цогт баяр Нэмж хоёр маань. Та хоёрт амжилт хүсье. Цаг явлаа. Нүүрс. Хилээч. Нүүрс. Хут. Худаг. Эрүүл. Ариун. Манай хоёр бол тоглож болохоор шийдсэн баг шүү тий. Шүлс. Хам борхтой.
Хилээч хам борхтой. 30 секундын хугацаанд 10 үг хам таастай. борхтой. Камертон. Камертон. Микрофон. Камертон. Цаашаа хилээч камертон. Микрофон. Камертон. Боли, цагуули. Шуухай. Шоо. Шуухай. Тижэл. Яа. Тижэл. Тижэл. Цагуули, боли. Апин. Ганц үг таалаа тий. Бурмаа Сүхбат хоёр маань 10 үгнээс ганцхан үгийг таасан байгаа. Ганц оноотой байсан баг. Тэгвэл дараагийн баг болох зол заяа эзэн мөнх нар маань гарч ирсэн байна. Эзэн мөнх сонсож тааж зол заяа маань таалах хэрэгтэй байгаа. За ингээд бил нөө. Цаг авлаа. Мэдээлэл. Претик. Мэдээлэл. Билард. Мэдээлэл. Миланж. Мэдээлэл. Претик. Мэдээлэл. Мэдээлэл. Норвег. Цагуули. Норвег. Юу нэ? Норвег. Норвег. Индонез. Годаг. Суугараа. Ёо, зэсэлээ. Минут явж. Индонез. Скотч. Индонез. Техник. Техник. Уралдаан. Урнсаа. Хулгайч. Улагч. Бэли. Банд. Бэли. Бинзэ. Бэли. Бэли. Туулай. За эхний оноо авлаа. Туулай. Урна. Туулай. Унаг. Туулай. Араараа дүрслээд ч таахгүй байх шиг тийм. Чивас. Шивэс. Девайс. Эзэн мөнх зол заяа хоёр маань 10 үг таах ёстойгоос ганцхан үгийг таасан байна. Тэгэхээр дараагийн баг болох Төөтөө Ариун цэцэг хоёрын багийг урьж байна. Цаг авлаа. Ноён. Тооч. Ноён. Арвахэр. Авгалтай. Арвахэр. Ит шит. Тэмцэн. Азу. Луверчин. Компан. Юу гэнэ? Компан гэсэн үг ээ. Компот нү? Гамбан. Баясгалан. Караоке. Ботлог. Бортой. Бодгос юу гэнэ? Бортой. Луверчин. Сурвалжлагч. Цоймон. Ит шит. Эзэн. Одоогоор 5 оноотой явж байна. Ботлог. Азу. 6 оноотой. Ит шит. Эзэн Чингис. Юу ч гинэ үү? За цаг дуусаж байна. Нэг л зүгээр хэлээ. Амны хайрцаг унших үеийн хамгийн сүүлийн оролцогчид болох Анхаа Инрэл хоёр маань буудлын дээрээ суусан байна. Тэгэхээр 10 үгийг 1 минут 30 секундын хугацаанд таах хэрэгтэй байгаа. Анхаа маань таалгаж, Инрэл таах хэрэгтэй байгаа. Ажил. Бууц.
Бокс. Хонг. Афин. Эвэр. Тижэл. 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 Yes. Шуухай. Шуухай. За. Камертон. Эмч. Камертон. Эмгтээчүүд. Камертон. Emotion. Камертон. Эмишо. Камертон. Амишо. Камертон. Ламишо. Камертон. Хамбургцай. Үгүй. Хамбургцай. Хамбургцай. Амош. Хамбургцай. Хамбургцай. Амбиц. Хамбургцай. Үгүй бичээ тэгээд зүгээр яриач тээ. Шүлс. Эрүүл. 3 оноотой явж байна. Афин. Эвэр. Афин. Level. Эвэр. Нүүрс. Juice хүсэл. Намайг бичиж өгөөрэй. Би яг Камертон. Хэмишо. Камертон. Every time. Камертон. Зүгээр яриач тээ. Камертон. Хэмишо. Камертон. Дуучин. Камертон. Yes. Хамбургцай. Бүгжөнцөнгийн Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 3 найз киноны уран бүтээлчид MD Karaoke-гийн төлөөллөөс оролцсон. Тэгэхээр өнөөдрийн 6 багаас 17 оноотойгоор илт давуугаар хамгийн ихний сууд дээр сууж байгаа баг болох Темка Наран Солонгын баг төрүүллээ. Нэвтрүүлгийн ялагчтай урамшуулж Чакаг нэвтрүүлэгт орж ирсныгаа сананд дурсаж яваарай гэдэг энэ төлхүүрийн осрыг гардуулж байна. За нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа өнөөдөр нэвтрүүлэгтээ орсон MD Karaoke модон Karaoke-гийн зүгээс нэг өдөш сайхан хамт олон найз нөхдөөрөө дуулж хууртаарай гэд эрхийн бичгийг та нарт олгож байна. Танай гэр бүл. За Golden Gym Fitness клубын зүгээс гаргаж байгаа нэг сар бүр гаргадаг сэтгүүлийг бие бэлдэртээ анхаарад сайхан эрүүл ширэг байгаарай гэд янз бүрийн зөвлөгөөнүүд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд багтсан энэ хүч төвлөлийг та нарт бас гардуулж байна. За баярлалаа. Бүгжөнцөнгийн Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчдоо баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө иргэд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. Өөр хүн зохинтоо яг тэндээс нэг. Яг мэдчихэв. Мэдээж штэ. Өөр зохихгүй штэ. Нэг хүн байгаа штэ. Нэг хүн. Худлаа би одоо хурдан сумаар авчия. Үгүй. За та хэд зохихгүй штэ арай. Яг тэр цаана нэг хүн. Энэ ч яа ийм байх шин. Бишээ өөр нэг тэр цаашаа явц утас байгаа байхгүй тэр. Чи ингэ явчих байгаа байхгүй юу? За. Тэр төөтөө холч. Зайтай мөртлөө зогчих шүү. Наа чи. Яа.